Эргэн үзэгч та бүхэн амралтын өдрүүдэд аятухтаа сайхан өргүүлж байна. Игэл телевизийн нээлттэй сэдв хэлцүүлэх та бүхэнд хүрч байна. За энэ удаа бид студидтэй нийслэлийн Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт энэ онд за эх жилүүдэд бас ямар байх юм энэ сэдвээр ярилцахаар студидтэй зочдыг хуваад байна. За томч Ганзөрөг Дөлгөө нар студид ажиллаж байна. Зочдод ярилцгаая. За 2013 онд нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт болж харагдах энэ сэдвийн хүрээнд бид нээлттэй хэлцүүлгийг зохион байгуулж байна. За манай нээлттэй хэлцүүлэх зочноор нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Наран Туяа, за мөн хөрөнгө оруулалт төлөлтийн хэлтсийн дарга Тэлмэн нар өргөдөө ажиллаж байна. Урилгыг хүлээж авсан та нартай баярлалаа. Тэгэхээр 2010 он гараад 13 он гараад за эхний удирдал бараг шуурах гэж байна тийм ээ. Тэгэхээр хийгдэж байгаа ажлууд бас ямар шатанд явж байна. Эхлээд нэг ерөнхий мэдээлэл өгөөд хэлцүүлгээ хэлээ. 2013 оны хувьд нийслэлд улс нийслэл за гадаадын зээл тусламж бүх хөрөнгө оруулалтын их усрууд нийлээд 555 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөж байгаа. За бид 2012 оны эцээр нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар за нийслэлийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсвийг батлаад за эхний удирдалдаа бид хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бол 7 хоногийн одоо хугацаатай график нарийн нэлээд зохион байгуулалттай ажиллаа 7 хоногор төлөвлөлөөд бол бэлтгэл ажлаа хангаад явж байна. 4 сарын 1-нд бүтээн байгуулалтын ажлыг эхлэхэд бэлэн болохоор ингээд нэлээд шахуу ажиллаж байгаа. Тэгэхээр 555 тэрбум гэдэг бол урд жилүүтэй харьцуулахад бол мэдээж чамлахааргүй тоон үзүүл тийм ээ. Хөрөнгө оруулалтуудыг бас графикаар харуулвал тийм ээ. Энэ жил хийгдэх ажлууд бас ямар шатараад явах. Тэгэхээр бүгдээрээ энэ дэлгэцэн дээр би нэг та бүхэнд сонирхуулах гээд мэдээлэл бэлтэж ирсэн. За энэ юун дээрээс дэлгэцэн дээр харж байгаа тоо мэдээллийг та бүхэнд тайлбарлавал би 2010-аас 2013 онд хийгдсэн нийслэлт хийгдсэн. Нийслэл улс нийслэлийн төсөөр хийж байгаа хөрөнгө оруулалтуудын одоо динамикийг харуулж байгаа юм л да. За ингээд авч үзэхээр манайх өмнөх онтой харьцуулахад бол 192-оор өсөж байгаа. Өссөн үдвэрт гарч байгаа. 150 тэрбум. За энэ болохоор улсын Улаанбаатар хотын хийж хөрөнгө оруулалт бол ойролцоогоор 2 дахин өссөн гэсэн үг. 2 дахин өссөн. За 12 оныг 11 онтой харьцуулахад 151% байд. Айгүй ингээд жилийн дундаж өсөлтийг ингээд хараа явахаар ерөнхийдөө нэг 70-80 орчим хувьтай тий. Иймэрхүү өсөлтүүдийг үзүүлээд ингээд явж байгаа маа. Энэ үзүүлж гисэн ерөнхийдөө 14 он ч гэсэн цаашдаа бол өсөх сандлага ажиллагдах байх. Ерөнхийдөө ингээд нөгөө жил ирэх тусам нийслэл хотод хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бол нэмэгдэж байна. За хөрөнгө оруулалтыг дагаад энэ хөрөнгө оруулалт яг юунд зарцуулагдваа, үр дүн нь бид нар дээр яаж тусгалаа олж ийнэ гэдэг хамгийн чухал асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо энэ 13 оны тухайд хийгдэх хөрөнгө оруулалтын хэдэн хувь нь зам дэд бүтцийнхаа салбарт тусагдаад явах юм, хэдэн хувь нь барилгажилт, хэдэн хувь нь тэр бусад хөрөнгө оруулалтаа зарцуулагдаад явах юм гэсэн юм наривчлсан тооцоо судалгааг одоо өдийд бол гаргачихсан байгаа шүү дээ. Энэ дээр мэдээлэл өгөхгүй. Тийм. За графикаар харуулъя тийм ээ. Графикаа бол бүр илүү ойлгомжтой шүү дээ. Илүү ойлгомжтой. Тэгээ графика дээр танилцуулаад өгсөн дээр хаа гэж үзэж байна. Тийм. За тэгэхээр хөрөнгө оруулалтынхаа хөрөнгийн их усүрээр нь бид нар ангилах юм бол нийслэлийн хөрөнгө оруулалтаар бол 219 тэрбум төгрөг байгаа. 219 тэрбум төгрөгийн нийгмийн салбарт бол 20 тэрбум. За дэд бүтцийн салбарт бол 64 тэрбум. За төрийн үйлчлэгийг сайжруулах чиглэлээр өөрөөр хорон өрхийн эмнэлэг гэдэг нийгмийн төрийн үйлчлэгийг сайжруулах чиглэлээр 25 тэрбум. За зураг төсөв техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад бол 10 тэрбум. За газар чөлөөлөхөд бол 20 тэрбум. За авто замын салбарт 50 тэрбум. За бусад салбар чиглэлд бол 28 тэрбум гэсэн ингээд нийтдээ 219 тэрбум төгрөг бол нийслэлийн хөрөнгөөр бол хийгдэнэ. За улсын одоо төсвөр бол 275 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Мөн энэ салбаруудад бол яг ингээд хэрэг юугаараа ач холбогдлоор нь ирмэлээд бид бол энэ хөрөнгө оруулалтыг тусгасан байгаа. Улсын төсөв бол мэдээж төсвийн хуулиар бол батлагдсан байгаа. Энэ нийслэлийн засаг даргаас урьж байгаа нийгмийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэ 555 тэрбум төгрөг хэдэн хувийг бүрдүүлж байгаа юм бол цаашид шаардлагатай мөнгөний талаар бас асуулт. 2016 он хүртэл засаг дарга нийгмийн эдийн засгийн зорилтоо тавиад за 2016 он хүртэлх тэр нийгмийн эдийн засгийн зорилт маань биелэхэд ойролцоогоор 12 их найт төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо судалгаа эхний байдлаар гаргасан байгаа. Мэдээж энэ тооцоо судалгаа 2016 он хүртэл мэдээ инфляц тийм ээ эдийн засгийн өөрчлөлтөөс хамаарат энэ дунд бол дээшээ доошоо хэлбэлзэн.
Тэгэхээр та бүхэн бас 12 их 80 энэ жилийн бүтээн байгуулалт 555 тэрбум улс нийслэлээр явна. Гэхдээ энэ зөвхөн ингээд энүүгээр одоо зогсохгүй гэж бодож байгаа. Бид гэр хорооллыг дахин төлөвлөхөд бол хувийн хөвшлийг хөрөнгө оруулалтыг бол төлхөө дэмжиж оруулж байгаа. Мөн бусад салбарууд ч гэсэн нийгмийн болон тийм ээ бусад бүтээн байгуулалтын салбарт илүү төлхөө хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих ийм бодлого барьж байгаа. Тийм ч учраас манай газар нийслэлээс болон манай газраас хотын ирээдүйн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөлтийн талаар иргэд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулагчдад мэдээллийг бол үнэн зөв нээлттэй тийм ээ хөрөнгө оруулалтын одоо орчинг бүрдүүлэх зорилгоор бол бүх юмыг тодорхой одоо мэдээллийг олгож хөрөнгө оруулагчд болон нийслэл иргэдийн 3 ийм тал бол аль алинд нь мэдээж бизнес бол үр ашигтай байх ёстой, нийгмийн эзэн засгийн үр ашигтай байх ёстой. Энэ тал дээр нь бол бид нар илүү одоо модтой орчин бүрдүүлж дэмжиж ажиллах юм бодлого барьж байгаа. Тийм болохоор өнөөдөр бол одоо мэдээж хөрөнгө оруулагчид маань хот руу хэдэн хэмжээний хөрөнгө оруулалт орох нь бол одоогор бол тодорхойгүй байгаа. Мэдээж энэ бол биднээс илүү их шалтгаална гэж бодож байна. Ерөнхийдөө засаг дарга Улаанбаатар хотын захирагч нийслэлийн засаг дарга Батүл бол өмнө нэг бүхий өргөнд хотын иргэдийг суулгаж аваад нэлээд эх 4 жил би ямар нийгэм эдийн засгийн зорилтуудыг төвшүүлж байгаа гэдэг их томоохон хэмжээний семинар илтгэлийг бол тавьж ирсэн. Тэрэн дээр дөрөвдөгтөө манай телевизийн ярилцлага авсан байсан. 2030 он гэхэд Улаанбаатар хот бол ерөнхийдөө ямар болох вэ гэдэг зураглалыг Батүл засаг дарга тайлбарлахдаа Токио болно. Тий одоогийн Токио хот ямар байна? Тэр хэмжээнд Улаанбаатар хотын хөгжил, дэд бүтцийн салбарууд, цахилгаан арчим хүч гэдэг бүх асуудал энэ түвшинд хүрэх боломжтой гэдгийг тайлбар өгчээсэн. Гэт ингээ харах юм бол засаг даргын хувьд бол өөрийн мөрийн хөтөлбөрт маш томоохон хэмжээний нийгэм эдийн засгийн зорилтуудыг төвшүүлсэн байгаа. Гэхдээ энэ түүний одоо төсөөлж байгаа энэ зорилтыг хэрэгжүүлэхэд магадгүй бид Токио, Сингапур шиг энэ том хэмжээний хот болон хөгжөөд түүнд хичтэй ихээр хэмжээний хөрөнгө санхүүгийн чадах хэрэгтэй вэ гэдэг асуудал бас тулгараад гараад ирж байна л да. Цаашид энэ хөрөнгийн их усрыг бид яаж бүрдүүлж болох вэ? Өөр ямар арга зам байна гэдэг дээр. За улс нийслэлийн хөрөнгө оруулалтуудаас гадна хувийн хөгжлийн хөрөнгө оруулалтуудыг бол маш их хэмжээгээр хийх замаар энэхүү хөрөнгө оруулалтыг бол шийднэ гэж бас ярьж байгаа. Мөн болон сургууль цэцэг нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалтуудыг болохоор бас илүү нийгмийн чиглэлд бас шаардлагатай тэр хөрөнгө оруулалтуудыг хийя. Төсөл хөтөлбөрүүдэд бас энэ бизнесийн байгууллагууд танилцуулъя. Илүү хамтарч бусад энэ байгууллагуудтай хамтарч ажиллая гэсэн чиглэлийг барьж ажиллаж байгаа. Энд дэр бас нэг нэмээд асууч уучлаарай. Мэдээлэл байхгүй байж магадгүй бах. Ерөнхийдөө ингээд хуулийн сайн санахгүй тодорхой хуулийн хүрээнд бол нийслэл өөрөө цаашдаа бонд гаргах боломжтой. Тэгээ бондор дамжуулаад бас нөх хөрөнгө оруулалт хэмжээг нэмэгдүүлэх боломжтой, хөрөнгөний их усрыг шийдэх боломжтой гэдгийг мэдээлэл явуулж ирсэн л да. Та энэ дээр мэдээлэл өгөөч. Тийм. Тэгэхээр бид нэр эргэцэн орчныг хот өөрөө санхүүгийн чадвартай болохын тулд эргэцэн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд нийслэлийн эргэцэн байдлын тухай хууль, хотын татврын тухай хууль гэдэг тэгээ 10 гаруй орчим журам заавар дээр өөрчлөлт оруулж бид энэ бонд гадаад зах зээл дээрээс бонд тусахаас ийм эргэцэн орчныг бүрдэх юм. Тэгээ хоёрт нь бол бид өнөөдөр бонд нийслэл өөрөө бидээч санхүүгийн их усрыг бүрдүүлэхийн тулд бид нар өөрсдийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Жишээ нь нийтийн эзэмшлийн одоо зам талбайд байгаа газрыг бид нар нийслэлийн хөгжид бүртгүүлжүүлж авах, кадастрт оруулж авах тийм ээ. Энэ ажлыг хийн. Хоёрдугаарт нийслэлийн өмчөд байгаа бүх үйл хөдлөх хөрөнгүүдийг дахин үнэлж өнөөдрийн зах зээлийн ханшид одоо төгссөн энэ үнэлгээ хийж ингэж бид нар хөрөнгө талаа бол баталгаажуулж хамаа. Ингэснээрээ бол бид нар өөрөлд бонд гаргана гэдэг чинь нэг ёсондоо зээлийнхаа барьцаа баталгаад гаргаж байна гэсэн үг. Нөгөө бас нэг том баталгаа, бонд босох том баталгаа бол бидний өөрийн төсөл байгаа. Өөрөлд бодиттой, өөр ашигтай хэрэгжих бидний хотын хөгжлийн энэ төсөл хөтөлбөрүүд байгаа. Тийм учраас бид нар энэ тал руугаа нэлээд өөрсдөө шалтгааллах бүх зүйлээ бол хотын удирдлагууд бол чиглэлтэй бол хийгээд явж байгаа. Удахгүй хотын хамгийн түрүүнд нийтийн эзэмшлийн зам талбай бүртгэжээд ингээд хотын өмчт одоо аль бисаар ингэ шилжнэ. Одоогор бол одоо бүртгэлгүй өнөөдрийн хүртэл бүртгэлгүй болгож. Тэгээ нийслэл бонд гаргана гэвэл энэ бол бидний хувьд цоошин ажил ах гэж ойлгож байна. Бусад энэ яг хот нийслэлийн хэмжээнд дэлхийн бусад томоохон хотууд яг энэ бонд гаргаж томоохон бүтээн байгуулалтуудынхаа хөрөнгөний их усрыг шийдвэрлэж исэн юм туршлага юу нөхөр байх юм бол манайх уг нь сайхан нийслэлийн удирдлагууд бол шинээр томилогдсныхаа дараа гүржийн туршлагыг нэлээдгүй солилцоод ах шиг байсан шүү дээ. Бусад улс орны туршлагыг энэ дээр харгалзаж үзсэн болов уу? Мэдээж бусад улс орнууд бүгд л бонд
гадаа зах зээл дээрээс хямд их усвэртэй тийм ээ хөрөнгө мөнгө босгож ижил улс орноо хөгжүүлжсэн түүх аль ч улсад байдаг тийм ээ. Тэгэхээр бид нар мэдээж нийслэл маань өөрөө мөн засгийн газрынхаа бодлого шийдвэртэй уялдаад харилцан хамтарч ажиллаж энэ дээр бол шийдэл зохистой шийдэл гаргана хаа гэж ингэж бодож байна. Эргээд энэ онд хийгдэх ажлын дараалал руу орё. 2013 оны за эхний 3 сар ингээд дундаа орж байна. Тэгэхээр яг ямар дараалалаар графикийн дагуу ажил явагдаж байгаа вэ? Энэ жил нөө найр наадмын улирал давхцаад бүгдрэл гацаа үүсгдэг энэ асуудлыг бас яаж хангалтж үзэж байгаа вэ? Тэгээ өмнө нь бол бүтээн байгуулалтын ажил ялангуяа дид бүтц зам тийм ээ. За тэгээд ногоон байгууламж тогтчлолтын ажлуудын маань график бол нэгдсэн тийм графикт ордгоогоос зам зассан талбайгаа тийм ээ. Бас л эвдэл сүдлэл доох шугам шүлжээ засч яадаг. Сайхан ногоон байгууламж хийгээл ногоо тийм ээ зүлэг ногоо тарьсан газраа ухаал кабель татж яадаг. Энэ байдлыг бид зогсооё. Энэ бол өөрөө төсвийн мөнгийг өргүүдүүлж яадаг тийм ээ. Энэ өргөдүүлэхээс гадна иргэдийн ая тухтай байдлыг байнга ялангуяа зуны сайхан дэлгэр цагт иргэдийнхээ тав тухайг илүү их алдагдуулдаг ийм төвлөрдөг ийм нөхцөл бүрддэг байсныг инжилэл гэсээ бидний болио зохион байгуулалттайгаар энэ нэгдсэн графикт оруулаад эхлээд замын тийм ээ газар доорх шугам шүлжээний ажлыг хий, дараа нь замаа хий, дараа нь тогтчлтын ажлыг хий гэсэн ийм инженерингийн ийм технологийн график руу шилжүүлье гэдэг ингээд засаг даргын удирдлагын зөвлөлөөр шийдвэр гаргаад бүгд график руу шилжиж явж байгаа. Шилжээний нэгдсэн санг болж манай нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зангидаад ингээд явж байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол өмнөх бүтээн байгуулалтын тэр замбраагууд зохион байгуулалтын ажил бол тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэнэ гэж ингэж бодож байгаа. Тийм энэ дээр бас нэмж хэлэхэд энэ хөрөнгө оруулалтын ажил тулгарч байгаа бэрхшээл гээд би нэг 5 бэрхшээлийг энэ дээр тоочмоор байгаа юм л да. Энэ ажил графикийн дагуу явдаг үтэй. За үүнтэй холбоотойгоор газар олголтын асуудлууд бас байдаг. За тийм нэгдүгээрт нь. За хоёрдугаар дараа нэг үл техникийн нөхцөлийн асуудлууд байдаг. Хамгийн одоо тулгарч байгаа бидний техникийн бэрхшээл болоод энэ дулааны асуудал байгаа. Дулаан байна, цахилгаан байна, их усүр хаанаас авах уу, яаж татах уу гэдэг те. За дараа нь бол ажлын бас зураг төсөвгүй эсвэл буруу зураг төсвийн ажлыг бас зарлж явуулдаг. Одоо газрын шинжилгээ хийдүү ч юм уу, газар ухаад гараад ирдэг, доороос нь ус гардаг. Тэгээ нөгөө усын зайлуулах систем хэрэг болдог. Тэгээд нөгөө ажлын графикийн дагуу явагддгүү те. За мөн тендерүүдийг бас оройть зарладаг. Тэгээ манай ч бас тендерийн тухай хуулиараа зарим зарлагддаг нөгөө сарын хугацаанууд байгаа шүү дээ. Сарын дотор зарлан үнэлгээ нь хуралдан тэгээд эргээд гомдол гаргуул нөгөө тендер нь хүлээгдэнэ гэдэг ингээд ийм шалтгаанууд. За мэдээж бас энэ гүйцэтгэх сонгон шалгаруулахдаа чадваргүй юм эсвэл нэг компанид олон тендерийг зэрэгцүүлж өгөх тийм. Иймэрхүү асуудлуудаас болоод энэ ажлын графикууд яадаг. За энэ тухайн асуудлуудыг бол бид нэр одоо урьдчилж харсан учраас энэ асуудлуудаар тодорхой ажлын хэсэг байгуулагдаад газар олголтын техник нөхцөлийн холбоотой энэ хэсгүүдийг байгуулад нэлээд ажлыг шуурхалж байгаа. Ер нь нийслэлийн хөрөнгө оруулалтын газар өөрөө энэ тухайн жилийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл ажлыг зохион байгуулах гол зангилаа ийм нэгж байгуулга байдаг. Тийм ч учраас бид хөрөнгө оруулалтыг төлөлтөөс ахуулаад зураг төсөв хийх тийм ээ. За газар техникийн нөхцөл. За тэгээд тендер зохион байгуулах шаардлагатай техникийн үзүүлэлтүүд. За тэгээд тэрийг цаг хугацаанд зохион байгуулж өгнө гэдэг дээр бид нар бас өөрийнх нь чиг үүргийн дагуу хяналт тавьж одоо ингээд нэлээд одоо бусад нэгжүүдтэйг бол нэлээд төлхөө хамтарч ажилладаг. Тэгэхээр яг уу сая хэллээ тийм ээ газар байхгүй байхад зураг төсөвгүй байхад төсөв мөнгө тийм ээ төлөвлөждөг. Ийм тийм ажил хийнэ гэж төлөвлөждөг. Тэгээд төлөвснийхаа дараа хойноос нь газраа өөрчлөлтөг зураг төсөө хийдэг. Энэ өөрөө цаг хугацааны хувьд ч тэр мөнгө санхүүгийн хувьд ч тэр төсөө өрнгийг бас өргүүдүүлдэг ийм асуудал байдаг. Тийм учраас өнгөрсөн 12 оны төсвийн тодтолцоолоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал анх удаа зураг төсөө тийм ээ батлуулах зураг төсөө хийхэд зориулаад боловсруулах зориулаад 10 тэрбумыг түүхэндээ 12 тэрбумыг түүхэндээ анх удаа баталж ирсэн. Тэгэхээр бид нар 12 тэрбум төгрөгөөрөө 13 оныхоо хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийг хийлгэж байгаа. 13 оны зураг төсөвт бид нар 14 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын зураг төсвийг хийхээр дахиад 10 тэрбум төгрөг. Нийтдээ ингээд нэг 22 орчим тэрбум төгрөг анх удаа ингээд зураг төсөв хийхэд өөрөлдвөл хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг зөв зохистойгоор төлөвлөхөд анх удаа энэ мөнгө төлөвлөж исэн юм байлээ. Тэгэхээр өмнө нь бол ийм туршлага байгаагүй. За тэгээд
зураг төсөв урьдчилж хийж бид нар ингээд зохион байгуулалтаар за нарийн тооцоо судалгаа шинжилгээтэйгээр бид нар хөрөнгө оруулалт төлөвлөхдөө бид нар бас мөн энэ жил бас нэлээд олон ажлуудыг бид нар хийсэн байгаа. Бид хөрөнгө оруулалтын газрын бүтц зохион байгуулалтыг өөрчлөөд хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлцээг бол бие дааж бий болгосон нэлээд чадвартай боловсон хүчнүүдээр бага бүрдүүлсэн байгаа. Тэгээ саяхнаас эхлээд бид нар бол бас иргэдийн оролцоотой хөрөнгө оруулалтыг төлөвлөх энэ ажлыг бол бас эхлээд байгаа. Түрүүн Тэлмэнгийн хэлдэг тэр төсөв ялангуяа төслийг гүйцэтгэн хариуцж байгаа гүйцэтгэх шалгаруулах сонгон шалгаруулахын процессд нэлээд маргаантай бэлэнтэй асуудал их үүсдэг шүү дээ. За уг нь бол яг энэ хүрээнд төсвийн хүрээнд хийгдэх ажил дээр бол одоо энэ жилээс эхлээд 2013 оноос эхлээд нэлээд ийм хариуцлагатай ажил болчлоо гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Батул засаг даргын хувьд ч гэсэн төсвийн захиран гүйцэтгэгч нартай төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тухайн одоо бүтээн байгуулалтуудыг яг төлөвлөсөн хугацаанд хүлээж авна гэдэг ийм хатуухан хэмжээний хамтарч ажиллах санамж жижиг гэрээ контракт байгуулад ингэ ажилласан. Тэгэхээр ерөнхийдөө энэ төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа мөнгө бүтээн байгуулалтууд ямар шат амжилгаар ямар зарцуулалтаар хийгддэг юм бэ гэдг нь бас иргэдэд төдийлөн тодорхой бас байгаа шүү дээ. Нээлттэй биш мэдээлэл. Нөхцөл гэдэг ч юм уу те ямар нөхцөл барьж бас төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулж байна. Ер нь бол төсөл хөтөлбөрүүд бол нөгөө төсвийн батлагдаад бүгд бол иргэдэд бол ил тод нээлттэй байх ёстой. Тэгэхээр энэ жил бол худалдаа авах ажиллагааны газар агентлагууд бол байгуулагдаад бүх тендер тийм ээ сонгон шалгаруулалтын төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа. Түүнээс гадна нийслэлийн засаг дарга бүх орлогч дарга нар болон агентлаг газруудынхаа дарга нартаа үр дүнгийн гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээний авсрал толгойд бүх тухайн жилийн бүх одоо ажил үүргүүдийг 7 хоногоор календарч экшн план тийм ээ гаргаад за үнэхээр одоо төлөвлөсөн тэр ажлаа хугацаанд нь хийж чадахгүй бол шар карт, ногоон карт, шар карт, улаан карт өгцөмөр хамгийн сүүл улаан карт авсан удирдлага бол өөрөөр ажиллаа хийж чадахгүй гэсэн үнэлгээ аваад ажиллаа өгөх юм тохиролцоотой хэмжээнд хүрнэ. Тийм учраас ер нь бол удирдлагын төвшөнд хариуцлагын тогтцоог нэлээд өндөржүүлж байгаа. Тийм учраас бид нар бол нийслэлийн бүх орлогч нарт бүх агентлаг газрууд ажиллаа уялдуулж тийм ээ эргэх холбоотой маш хоорондоо нарийн зохион байгуулалттай ажиллаж энэ том бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь хийх юм аа гэдгийг бүгд ойлгосон байгаа. Бүгд тийм өнөөдөр бол хичээж ажиллаж байгаа гэж бодож байгаа. Бидний одоо нэг ч нь бол манай газар байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн өөрсдийнхээ бүх одоо чадварыг шавхаж бол энэ бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж ажиллана. За манай зүгээс бол төлөвлөлтөн дээр нь бид нар бол анхан шатны суурь судалгаа хөрөнгө оруулалтын хэрэгцээ судалгааг хийж үнэлгээ шинжилгээ өгөөд бид нар стратеги төлөвлөлтийн газар тийм ээ эзэн засгийн хөгжлийн газраар дамжуулаад иргэдийн хурлаар батлуулна. Мөн зураг төсвийн гүйцэтгэлийн ажил дээр бид нар мэргэжлийн хяналт тавьдаг. За дараа нь тендер шалгараад гүйцэтгэгч компаниуд маань ороод ирэхээр бид нар гүйцэтгэгч компаниудтай захиалагчийн буюу тийм ээ инженерингийн хяналтыг тавьдаг. Ийм чи үүрэгтэй байгуул нэгдэлтэй. Тийм чи үүргийн дагуу явна. Тэгээ дарааллын үед бол төсөв батлагдлаа. За төсөл арга хэмжээнүүд нээлттэй зарлагдлаа. За төсөл арга хэмжээ болгон дээр мэдээж тендерийн сонгон шалгаруулалт явагдана. Тэрийг худалдаа авах ажиллагаанаас зохион байгуулна. Худалдаа авах ажиллагаанаас шалгарсан тийм ээ худалдаа авах ажиллагаанаас шалгарсан одоо нэгжүүдтэй бид нар компаниудтай гүйцэтгэгч компаниудтай бид нар ерөнхийдөө бол захиалагч юу хүснэ тэрэнд нийцсэн үйлчлэг үзүүлэх нь сонгон шалгаруулагч гүйцэтгэгч компаниудын хамгийн гол үүрэг байгаа шүү дээ тийм ээ. Яг үүнтэй холбоотойгоор бас гүйцэтгэгч компаниуд нөгөө инфляц үнийн өсөлтөөс болоод төсвийн мөнгө хүрсэнгүй гэдэг он дамжин хийгддэг нэг ажлууд гарч ирдэг л дээ. Ийм шалтгааныг тавихгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэр тооцоо судалгаагаас төслийг шалгаруулахдаа бас харж үзэж байгаа юм тийм ээ. За тэгэхээр ийм байгаа. 2012 онд 12 онд одоо 2 удаа барилгын норм дүрмийг шинжилж мөрдүүлж байгаа. За эхний журам нь болохоор 2011 онд батлагдсан барилгын норм тухай батлах тухай 18 дугаар тушаал гэж гарсан. За энэхүү тушаалаар болохоор шинжилсэн норм барилгын үн бол 26-аас 30 орчим хувиар нэмэгдсэн байна. Энэ юу гэсэн үг бол одоо юу гэдэг 100 саяар баригддаг байсан нэг жижигхэн ажил байсан бол одоо 130 сая болж өссөн байна. 700 сая ажил бол тэр хүн дүрг болж өсчээ гэж ойлгож байна. Энэ дүрмийг бол 2012 оны за 2 сар орчим мөрдөөд ингээд явж байгаа. За үүний дараагаар болохоор 2012 оны 6 дугаар сарын 13-нд бас барилгуудаа 181 өдөр тушаал гэж гарсан. За энэ тушаалаар мөн барилгын нормч нэмэгдэж одоо дунджаар нэг 5-аас 7% орчим нэмэгдсэн байна.
Ингээд бол 13 онд хийгдэх энэ ажлууд бол үндсэндээ нэг 30-аас 40 орчим хувь бол төсөв өртөх нь бол өмнөчлөлсөн мэдчихээ дээ. За тэгэхээр бол энэ инфляцид одоо юу гэдэг гинт байжсэн чинь ажилтны цалин өссөн. Тэ одоо гайл дээрээс цемент нүн гацаад нэмэгдэл гэсэнтэй энэ асуудлууд бол одоо гайгүй болох байхаа. Тий. Энийг бол инфляцийн түвшинтэй харьцуулахад инфляцийн хүлээгчийн түвшин бол нэг 12-оос тий 10-12% байхад бол одоо энэ өмнө тариф маань бол 30-аас 40% өснө гэдэг маань гүйцэтгэгч компаниудад тийм ээ хувийн эмчнийхэнд бол илүү таатай ашигтай юм боломж нэгдсэн байна л гэж ойлгож байна. Төв банкнаас бол одоо инфляцийг 11.3% оны эцэг гэхэд бараг нэг орон дотоод барих бодлого бариад нийлүүлэлтийн дэмжиж ажиллаж байгаа болохоор бас таатай гэж ойлгож болох юм тийм ээ. За нөгөө хөрөнгө оруулалтын төслүүдийг яг хэдийд сонгож шалгаруулж дуусгах вэ гэдэг мэдээлэл одоо ялангуяа энэ тендерт оролцох гээд хүлээлтийн байдалтай байгаа аж ахуйн нэгж хувийн байгууллагуудад нэлээд анхаарлын төв болсон сэдв байх гэж бодож байна. Төслийн сонгож шалгаруулалтын хүрээнд их асуудлаар мэдээлэл өгөхгүй. Ер нь гадны дотны компаниудыг бас ямар харьцаатайгаар оруулж байна вэ? Тэгэхээр одоо бол бүх хөрөнгө оруулалтын төсөл төлбөрүүд ерөнхийдөө 4 сарын 1-нд бүгдийг зарлаж дуусгая гэсэн төлөвлөгөөтэй шахаад бид нар ажиллаж байгаа. За шинэ хуулиараа бол гадны хөрөнгө оруулалт 10 тэрбум төгрөгнөөс дээш одоо төсөл төлбөрүүдээр гадны хөрөнгө оруулалтад оролцож болно гэж заасан байдаг. Өмнөх нөгөө засаг даргын үед хэрэгжихээр ингээд төлөвлөгдсөн байсан бүтээн байгуулалтууд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын хүрээнд тусагдж байгаа бүтээн байгуулалтууд дээр хэр тусагдж байгаа юм бол өөрөөр хэлбэл 7 гүүрэн гарцтай олон түвшний огтлолцол барина гэдэг ийм бүтээн байгуулалтын ажил бол их олон жил яригдчихэж шүү дээ бас. Өнгөрсөн жил барьж болцоотой байсан гэж тэгжсэн. Одоо бол 2013 оны бүтээн байгуулалтын удирдлагаас барилгын сэсээ эхлэхээр бариад эхэлнэ гэдэг ийм мэдээлэл бас тухайн үеийн нийслэлийн удирдлагууд өгчээсэн. Тэгээд хуучин яг ингээд хэрэгжихээр төлөвлөгдсөн байсан ажлууд төслүүдийг энэ онд хэрэгжүүлэх ямар боломж байгаа гэдэг дээр. Хуучин он дамжиж хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудад үргэлжлээд явна. Тийм үргэлжлээд явна. Бид бол чиглэлээрээ бол гүйцэтгэлэнт хяналт таваад төсөв мөнгөний бол тусгаад ингэ явж байгаа. Сая иргэдийн оролцоо хөрөнгө оруулалтанд бас оролцуулах талаар дурдаад өнгөлөө л дээ. Тэгэхээр ямар байдлаар оролцох вэ? Иргэд хөрөнгө оруулалтанд бас санаа оноогоо тусгах тэр боломж шатаараа нас юм байна. За тэгээд бас саяны асуултанд яхаас өмнө би нөгөө хөрөнгө оруулалтын ерөнхийдөө ажлын үе шатыг бас тайлбарлах хэрэгтэй болов гэж бодож байна. За дэлгэсэн дээр харуулъя. За ингээд үндсэндээ нэг 4 үе шаттай явна гэж үзээд байгаа юм л да. Бид хөрөнгө оруулалт. Эхнийх нь болохоор энэ судалгаа шинжилгээ бэлтгэл үе шат явна. За энэ судалгаан дээрээ үндэслээд бид нар төлөлтөө юм. За аль аль төслүүдийг эренбэлт одоо мэргэжлийн зүгээс эренблээд аль аль төслүүд нь нэгдүгээр тэмвэ гэх. За тэрнийхаа дараа тухайн боловсруулалтын төслүүдийнхаа одоо хөрөнгийн их үүсвэрүүдийг шийдъя. Аль нь улсын төсвөөр явах юм, аль нь нийслэлийн төсвөр, аль нь зээл тусламжаар явах юм те гэдгийг шийднэ. За тэгээд дараа нь хэрэгжилтийн үе шатыг хяналт тавьж улс нийслэлийн бүртгэж одоо хүлээлгэж өгөх одоо гэсэн юу. За тэгээд энэ дээр нэг ийм юм байгаа юм л да. Хөрөнгө оруулалтанд болохоор үндсэндээ нэг 5-6 субъект бол оролцож байгаа төлөлт гэдэг нь болохоор. За үүнд бол хуучнаар бол одоо дүүрэг хорооноос бид нар саналаа авдаг. За мөн иргэдийн төлөвлөгчдийн хурлын улсын хурлын гишүүдээс бид нар саналыг авдаг. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн хүмүүс байгууллагуудын саналыг тусгаад ингээд төрийн байгууллагууд за мөн иргэдээс ирж байгаа саналуудаас ингэж бүгдийн хөрөнгө оруулалтын ажлын саналыг бол бэлтгэж байгаа юм л да. За сая одоо иргэдийн одоо энэ засгийн даргын бас мөрийн хөтөлбөрийн бас нэг чухал зүйл нь гэвэл энэ иргэдийн оролцоотой төлөвлөлт, иргэдийн оролцоотой хяналт гэдэг зүйлээ шинээр нэмж оруулж ирж байгаа. За тэгээд энэ иргэдийн оролцоотой төлөвлөлтөй холбоотой бид нар ямар ажлуудыг зохион байгуулад байна вэ гэхээр өнөөдөр 12 хороодын одоо засаг дарга нар тийм мөрөгдөө хурлын дарга нарт бид нар хөрөнгө оруулалтын иргэдийн оролцоотой хэрхэн төлөвлөх гэдэг талаар бол бүх одоо хорооны засаг дарга сургалт явуулсан байна. Иргэдийг яаж оролцуулах вэ гэж 152 хороон дээрээ бүхний сургалт явуулаад энэ 7 хоногт өдөө шавтраад бас дуусж байгаа. Тийм. За тэгээд энэ бол төлөлтийн үе шатыг та бүхэн товчхон яриад өгвөл бид нар боловсруулалт гэж байгаа. За дүн шинжилгээ хөрөнгө оруулалтын ажлуудаа эхлээд гаргаж ирээд эренблэх юм. За эренблэхтэй болохоор за ийм ажлууд иргэдэд саналыг аваад за ийм ажлууд байна. Энэ ажлууд дээр аль нь одоо та нарын 1-р тэмбэ, 2-р тэмбэ, цэцэрлэг юм уу, сургууль юм уу, цахилгаан юм уу гэдэг. За тэрийгээ болохоор хэтийн энэ төлөвлөлтөд хамааруулж бид нар уялдуулж төлөвлөх юм. Тэр нөхөр ерөнхий төлөвлөгөөний газраас сая 2030 орлогыг нийслэлтэй хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө усыг болоор батлуулсан. Тэгэхээр танаа хорон дээр очил ерөнхий төлөвлөгөөгөөр одоо
юу болж одоо төлөвлөж байгаа юм те юуны хороол болж байгаа юм жишээ аж үйлдвэрийн тал руугаа илүү хөгжиж байгаа юм үйлчлэгээний хороол байгаа юм уу амны орон сууц байгаа юм уу зогсоол одоо юу байгаа юм те энэ чиглэлтэй нь уялдуулаад иргэдэд мэдээлэл өгөх замаар энийг төлөвлөнө. За үүнийхээ дараагаар бид нар тухайн төлөвлөсөн ажлууд дээрээ бол өртөг үр дүнгийн хөрөнгө оруулалт төслүүдэд бэлтэж байгаа. За бэлтснийхаа дараа нь бэлтгэл ажил буюу байршил нөгөө газар тэгээд нөгөө техникийн нөхцөл зураг төсөв гэсэн ажлуудаа ярина. За үүнийхээ дараа хөрөнгө оруулалтын төсөв арга хэмжээний нэгдсэн төлөлтийг гаргаад энэ одоо төлөвлөгөөгөө бид нар одоо эдийн засгийн хөгжлийн газар стратеги бодлого төлөлтөд хэлцэд одоо хүлээлгэж өгөө. Тэгээд иргэдийн хурлаар батлуулаад ингээд танилцуулаад цаашаа явна. Тэгэхээр дүүрэг хороодор бас судалгаа хийгдэж байгаа гэдэг ажлын хэсгүүд ажиллаад байгаа шүү юм. Бас одоогоор ямар судалгаа хийгдээд явж байна? Иргэд олон нийт бас юу илүү их санаа оноо нэмэрлэж байна. Тэгэхээр бид нэр саяхан бүх 152 орооныхоо засаг дарганаар за иргэд нийтийн хуулийн дарганаар сургалт хийсэн. Тэрнийхээ дагуу бид нар бас хөрөнгө оруулалтыг иргэдийн оролцоотой яаж төлөвлөх вэ гэдэг ажлыг эхлүүлээд явж байгаа. Үүнтэй зэрэгцээд манай эдийн засгийн хөгжлийн яамнаас 2014-өөс 16 оны одоо бүх улс орон даяар тийм ээ хийдэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын хилцүүлгийг хийх гэсэн юм ажлууд бол эхэлсэн. Тэгэхээр бид нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг бол яамныхаа бодлоготой уялдуулах үүднээс бид хамтарч ажиллаж байгаа эдийн засгийн хөгжлийн яамтай. Тэгэхээр дөрвөн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад бол улс орон даяар ажиллаж байгаа бүх сум дүүрэг тийм ээ хороодуудаар ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар нийслэлийн 152 хороон дээрээ энэ ажлын яамдуудын байгуулсан ажлын хэсэгт манай хөрөнгө оруулалтын газраас бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа. Тэгэхээр бүх хилцүүлгүүд бол хийгдэж байгаа. 4 сарын 1 гэхэд бол энэ хилцүүлэг дуусна. Тэгэхээр бид бүх дүн нэгтгэлүүдэд нэгтгэхэд шинжилээд одоо төсвийн тодтголд оруулаад 2014-өөс 16 оны хөрөнгө оруулалт улсын төсвөө рүү оруулах юм хөрөнгө оруулалтыг оруулалт суулгаад явж байна. Тэгэхээр яг бид нар иргэдийн оролцоогоор гэж олон жил ярьлаа. Бараг энэ өгний үнцийн нэг алдар ярьсан. Тэгэхээр бид нар шинжилгээний засгийн газар болон нийслэлийн удирдлага бол энийг яг бодит ажил болгоё гэдэг үүднээс мэдээж хороо дүүрэгтэй иргэн юу хэрэгтэй байгааг иргэнээс нь өөр хинч мэдэхгүй. Тийм учраас бид нар яг хорооны иргэдээс бол санал асууж хилцүүл хийж олон хооронд бид нэр өөрсдөр нь хилцүүлээд олгын санал авсан тэр хүсэл хэмжээг улсын төсвөр санхүүжилдэг энэ систем рүү шилжүүлээ гэдэг. Энэ бол ажлын эхлэл. Бид нар бол мэдээж энэ явцад бол алдаа оноо бүх юм засаад явна. За түүнээс гадна бид нар нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хийж байгаа бас нэг том ажил бол нийслэлийн хэмжээнд хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын мэдээллийн нэгдсэн сан баазыг үүсгэж байгаа. Энэ бол интернетийн орчинд ажиллана. Өөрөөр хэлбэл иргэн тухайн өөрийнхөө дүүрэг хороонд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг харж болно тийм ээ мэдээллийг авч болно. За өмнөх онуудад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг харж болно. За одоо хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавьж болно. Мөн ирээдүйд хороондоо ямар бүтээн байгуулалтын ажлыг хийх вэ гэдэг дээр саналаа өгч болно. Тэгэхээр жирийн иргэнээс ахуулаад тийм ээ шатны одоо мэрэгжлийн байгууллагууд за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар улсын их хурлын гишүүд тийм ээ ингээд аль шатндаа энэ мэдээллийг бол авна. Бүх мэдээлэл тэнцүү очно гэсэн үг. Тийм учраас хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд тийм маягаар бол оролцож болно гэсэн. За ингээд бидний хэлэлцүүлэг хэдэн хормын дараа үргэлжлэх ёстой байгаа. Бид энэ удаад нээлттэй хэлэлцүүлгийг нийслэл Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төлөвлөлт за 2013 он болоод цаашдаа Улаанбаатарыг чиглэсэн хөрөнгө оруулалтууд ер нь хэрхэн нэмэгдэх хандлагатай байна вэ гэдэг сэдвийн хүрээнд энэ удаад нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. За хэлэлцүүлэг тун удахгүй эргээд үргэлжлэх болно. Эргээд энэ сэдвээр ярилцъя. За үзэгч та бүхний өмнө хилцүүлэг үргэлжлэж байна. Тэгэхээр дөнгөж сая бас иргэдийн эргэх холбоо бас ямар авах вэ гэдэг дээр яриа өрнөсөн. Тэгэхээр нийслэлийн иргэд бол хотын захирагчтайгаа холбогдоод санаа оноогоо хэлдэг нэг юм тогтолцоо бол бий болоод байгаа л да шууд утсаар харилцаж байна. Онлайнаар ч гэсэн асуултаа тавиад хариулт авч байна. Тэгэхээр энэ байдлыг бас сүүлийн үед ямар байдлаар харж байна? Иргэд ер нь хэр оролцож байна? Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын төлөвлөлтөн дээр те одоо шууд өнөөдрийн төвшөнд одоо шууд оролцоод явах төлөвлөлтөнд оролцох хоёрдугаарт нь иргэд хяналт тавиад явах систем бол маш ямар бас хэлбэрхэн шийдлийг хийж өгсөн байгаа. За энэ дээр бол дэлгэцэн дээр харагдаж байгаа UB
1200 цэгмэн гэж вебсайт нь Smart City цэгмэн гэж ороод та нар бүртгүүлж орох юм. Тэгээд ороод за онлайнаар орё гэвэл нэвтрээд ингээд бүртгүүлээд өөртөө энэ одоо тулгамж байгаа бэрхшээлийг шууд одоо хариуцах албан тушаалтанд одоо бичгээр онлайнаар бичээл явуул. За хоёрдугаарт нэг үйл дээр 1200-д утас байгаа. Утсан дээр ирсэн мэдээллийг хэлдэг. Тэгвэл бидний бол одоо үүрэг бол тухайн одоо энэ ирсэн санал гомдолд 3 хоногийн дотор хариу хүүрэхтэй байгаа. За одоогийн энэ дэлгэцний дараагийн дэлгэц болохоор энэ шууд одоо тэлмэнд яаж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар шал над дээр өргөл төслийн алга байна. Өнөөдөр ирсэн тий. Би бол энийг өдөртөндөө өглөөрөө шалгадаг. Одоо жишээл хөрөнгө оруулалт үлдээ хэлцэн дараа тэлмэн дээр шууд мэдээлэл нэрнэ. Би энэ мэдээллийг за энэ эргэн гам зөрөгтэй өнөөдөр ингэж байгаа юм байна гэсэн мэдээлэл. Хариулт өгөх хугацаа нь хэд хоног? 3 хоног. За 3 хоногийн дотор 3 хоногийн дотор юу хариуцлага өгөхгүй бол энэ чинь цаана хинжээж байгаа. Тэгэхээр энэ хүн бол улаан дохио алах нь шүү дээ. За хөрөнгө оруулалтын хэлцээр 4 хоножжээ, 1 хоног хитэрсэн гэ. Тэгээд эргээд нөгөө хариуцлага тооцох хүн суртал гэдэг ч юм уу. Энэ асуудал руу гарах юм байна. Интернетийн орчинд байхгүй хөгжчүүл бол 1200-аар залгаж болно. Санаа оноогоо хэлчихсэн. Тэгэхээр өнөөдрийн бас бид нэр яамтай хамтраад хилцүүлэг зохион байгуулалт гэж ярьсан. Тэрэн дээр мэдээж бол те ганц зөрөг бол оролцохгүй байгаа. Ягаад гэвэл өнөөдөр цэцэрлэг хэрэгтэй. Яг тэр цэцэлд хүүхдээ өгдөг хүмүүс өнөөдөр ажилдаа мэдээж явж байгаа шүү дээ. Тэгэхэд чи бас тэр иргэнийхээ оролцоог өөрөө дэмжиж энэ уцтаад эсвэл мэйлэр ч юм ингээд яачих боломжтой. Тэгвэл чиний тэр одоо асуудлыг бас ингээд шийдээд явах нэ. Яах нэ гэдэг. За тэгээд дараагийн асуудал байна. За дараагийн асуудал нь бол өнөөдрийн байдлаар ингэж болно. За хоёрдугаар нь бид нар сая бас наран туяа дарга хэллээ. Энэ нэгдсэн мэдээллийн одоо сан бүрдүүлж байгаа гэдэг. Тэрний бас хийгдэж явж байгаа процессээс нь та бүхэнд энэ дэлгэцэн дээр бас танилцуулъя. За энэ бол жишээлбэл энэ тухайн та дүүргээ сонгоод, хороогоо сонгоод, бүтээн байгуулалтын ажлыг сонгонгууд тухайн газрын зураг дээр шууд энэ объект нь гарч ирэх юм. За энэ объектийн мэдээлэл нэг жишээл одоо Сүхбаатар дөрвөн засгийн даргын хамгийн газрын захиалагч нь одоо хаан чинь хамгийн газар байдаг. Тэгээд ямар компани гүйцэтгэж байгаа юм. За санхүүжилт нь хаанаас хийгдэж байгаа юм. Тэгээд одоогоор энэ компани одоо ажиллаа хэдэн хувийн гүйцэлтэд явж байгаа юм. Хизээ ашигланаар гэх мэт энэ мэдээлэлтөр та нар ингээд дараад дүүргээр хороогоод үзэх боломжтой. Бүх иргэдэд нээлттэй иймэрхүү мэдээлэл сан үүсгэнэ. За хоёрдугаар том давуу тал нь юу болгож ийн гэвэл та өөрийнхөө энэ амьдарч байгаа төлөвлөж байгаа байршлууд дээр юу хүсэж байгаагаа одоо сургууль имлэг юм ингэж тодорхой тэр одоо ажиллахад хялбар байдлаар шууд хэлчих болно. Шууд ингээд энэ сайт руу хэлнэ. Энэ сайт нэр чинь шууд мэдээл манай бол одоо төлөлт рүү таны сан шууд орж ийнэ гэж. Жишээл та зөвхөн яг төлөлтөд хэлсэн газар шууд манай төлөлтөд хэлсэн гэж юм. Таны өгсөн санал дээр хүмүүс дэмжиж явж болно шүү дээ. Одоо Facebook дээр лайк дардаж шингээд дэмжиж тэрийг явагдвал за миний сан цэцэрлэг бол өнөөдөр Сүхбаатар дүүрд барих цэцэрлэг бол одоо тэдэн үеийн саналтай явж байна. Эсвэл энэ жил баригдахгүйгээч бараг та энэ чинээс шууд тухайн одоо яг энэ цаг минутанд ингээд харж байгаа юм боломжтой байгаа маа. Тийм энэ бол яаж орж илээ сайтаа бас дахиад үзчихлээ. Сайтаа шууд бичээд одоо тэр нь ашиглан ороогүй учраас бид нэр бид нар зүгээр симпл маягаар өнөөдөр танилцуулж байгаа. Өнөөдөр нээлттэй хэвэл бид нараас иргэдэд мэдээлэх болно. Бид нар ер нь 4 сарын 1 гэхэд парын хангамжаа хүлээж аваад тестлээд за тэгээд өмнөх хөрөнгө оруулалтын бааз мэдээлэлээ оруулаад ингээд иргэдэд бэлэн болгоход танилцуулгад бэлэн болно. Ер нь болохгүй болохгүй шүү дээ. Тэгвэл хэлсэн 4 сарын 1 гэхэд төслийг сонгож шалруулчихна гэх тийм. Тэгэхээр яг тэр хугацаанд багтаах гэж байгаа тийм. Тийм учраас бид нар 4 сарын 1-ээс хойш энэ мэдээллийнхаа баазыг бол иргэдэд нэлээд дэлгэрэнгүйгээр нэлээд олон давтамжтайгаар танилцуулна. Хороодоор сургалтын тийм ээ. Бүх зүйлээ бол бас танилцуулах бүх төлөв бол бас давхар байна. Энэ ажил дээр бас та бүхэн хамтарч ажиллаарай. За хэлсэн хэвлэл мэдээлэл хэрэгсэл хангалттай мэдээлэх байх тийм ээ. Иргэд ингээд өөрсдөө цахим ертөнцөөр дамжуулаад хяналт тавих бололцоо нэгдэж байна гэдэг чинь эргээд нөгөө төсвийн мөнгө үр зарлаггүй зарцуулагч үедээ гэсэн болгоомжлолоос энэ оноос эхлээд бүтээн байгуулалтын удирлаас эхлээд багасч ийн гэж ойлгож болж байна. Бид нар нөгөө 1000 ингээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөв дээрээ ингээд танал төсгээд багасгаад байгаа хэрнээ урсгал зардлаа тэр нь багасгаж чаддгүй байна гэдэг ийм олон жилийн туршлагаас харагдчихсан шүү дээ. Тэгэхээр иргэдийн хувьд бол маш том давуу тал үүсэж байгаа юм байна. За эргээд нөгөө нийслэлийн удирдлагуудад хяналт тавихын болцсон ч гэсэн нэмэгдэж байгаа мэй гэдэг. Одоо харин хилцүүлгээс хамгийн хүлээлттэй байгаа сэдвэл нөгөө нийслэл хот ч өөрөө Монгол улсын нийт хүн амын бараг 40-50 шахам хувь нь төвлөрөн суурьж байгаа ийм томоохон хүн амтай хот болцсон. Тэгтэл нөгөө сургууль цэцэрлэгийн хүртээмж агуу муу байгаад байна. Энэ одоогийн хөрөнгө оруулалтанд тусгагдсан бүтээн байгуулалтууд ер нь сургууль цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэх чиглэлийн ажлыг яаж шийдвэрсэн болоо гэдэг ийм асуултыг хүлээж авах хариулт их хэрэгтэй байгаад байгаа юм л та. Дөрөв тус бүр дээр нь яриул
сургууль цэцэрлэгийн хэмжээ хүрэлцээ яаж нэмэгдэх вэ? Тийм графикаар бас давхар харуулъя. Энэ жил 2013 онд нийтдээ цэцэрлэг шинээр бол 33 цэцэрлэг баригдан. За өргөтгөл дөрвөө нийтдээ бол 37 цэцэрлэг баригдана гэж төсөв суулгасан байгаа, баталсан байгаа. За хорооны зохицлууд барилгуудыг бол иргэдийн нөгөө төрийн үйлчлэгээг иргэдтэй чанартай хүргэх үүднээс хороодны зохицлбор барилгыг 20 ширхэг барина. За сургууль бол 16. Тэгээ өргөтгөл бас мөн давхрын тийм ээ давхраар нь өргөтгөх, хажуудлын өргөтгөл барихтай нийтдээ бол 20 ажил байгаа. За цагдаагийн байгууллага бол өөр зохион байгуулалтанд орсон шүү дээ. Шинэ зохион байгуулалтанд орсонтой холбогдуулаад цагдаагийн хилцээний барилгыг бол 5 барилттай барина. За спорт зохицлбор бол 5-ыг, эмнэлэг 4-ийг, спорт заалууд одоо сургуулийн дэргэдэх спорт заалуудыг 4-ийг барина. Гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар ингээ явагдана. Тэгэхээр дүүргээр бид нар бас графикаар задлаад харуулъя. Иргэд маань ч гэсэн сонирхолтой. Сонгон хайрхан дүүргээр хамгийн олон барилга байгууламж байна гэж. Тийм ер нь бол сонгон хайрхан дүүрэг бол хамгийн олон дүүрэг хүн амттай дүүргүүдийн нэг шүү дээ тийм ээ. Тийм учраас сонгон хайрхан дүүрэг бас нэлээд анслагдсан гэр хороол ихтэй. Тийм учраас энэ жилийн хувьд бол 9 цэцэрлэг. За Сүхбаатар дүүрэг бол 6, Чингэлтэй дүүрэг 5, Баян зүрх дээр 4, Хаан уул дээр 3, Баян гол дээр 2, Багнуур дээр 2, Баг хангаа налах тавьж бүр 1 гэсэн ийм цэцэрлэг барихаар төлөвлөж байгаа. Сургуулийн хувьд бол Сүхбаатар дүүрэг дээр 4, Чингэлтэй дүүрэг дээр 3, Баян гол дээр 3, Сонгон хайрхан дээр 2, Баян зүрх дээр 2, Багнуур налах дүүрэг дээр бол тус бүр 1 гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ жилийн үед бол бас сургууль цэцэрлэг нийгмийн одоо салбар бол нэлээд хөрөнгө оруулалт төлхөө хийгдэж байгаа гэж ойлгоход болно. Яг сургууль цэцэрлэг юмлын ингээ бүтээн байгуулалтыг дагаад нөгөө ногоон байгууламжтайгаар хэр уйж бас бодитоор ажил хийгдэх юм бол өвлөн нутаатай байж байгаа 100 миллион тоо шороотой төлөвлөхөөр ногоон байгууламжийн асуудлыг тулгарсан бэрхшээл болчиход. Ер нь бол энэ жилийн ногоон байгууламж дээр бол нэлээд бид нар бас чухалчилж авч үзэж байгаа. Тэгэхээр ямар альва барилга байгууламжийг барихад заавалчгүй тийм ээ ногоон байгууламж төвчлөлтэй ажлыг бол заавал давхар хийгдэж явж байгаа. Энэ бол хувийн хвшлийн барилга байгууламж тамаатай, улс нийслэлийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа барилга байгууламж тамаатай. Түүнээс гадна бид нар бас энэ жил орон нутгийн хөгжлийн сан дээр бол нийтдээ 40 тэрбум төгрөг тавьсан байгаа. Нийслэлийн хэмжээнд. Бүх нийслэлийн хэмжээнд. За нийслэл өөрөө бол 16 тэрбум төгрөг бол зарцуулах байгаа иргэдийн оролцоотойгоор. За дүүргүүдэд бол 27 тэрбум төгрөг бол хүн ам тийм ээ бусад үүдэн шалгуур үзүүлэлтээ хамааруулад 27 тэрбум төгрөг бол хуваарлагдсан байгаа. Бүгд хороодынхаа иргэд нийтийн хурлаар хилцэж байгаад энэ төвчлөлтийн ажилд хаана төвчлөлтийн ажил хийх вэ гэдгээ иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх юм байна. За Улаанбаатар хотын хувьд бол төвчлөлтийн ажил за ногоон байгууламж дээр бол уралдаан зарласан байгаа. Тийм уралдаан зарласан байгаа. Том цэцэрлэгүүдийг бас бид нэр төвчүүлье гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. Төвчлөлтийн ажлыг бас графикаар харуулчвал зүгээр ойлгомжтой юм байна. Иргэдэд бас нэгэд мэдээлэл өгч байгаа юм чинь тийм ээ. Тийм яг түрүү жилийн юг харахад төвчлөлтийн ажил бол 175 байршилд хийсэн байгаа. Тэгээд төвчлөлтийн ажилтыг яг хэмждэг нөгөө ногоон байгууламжийг хэмждэг хэмжээ 1 хүнд ногдох юм эсвэл нөгөө 1 м квадратт ногдож байгаа ногоон байгууламж хийдэг одоо хэмжээгээр хэмждэг. За манай хотын хувьд болохоор нөгөө дундаж одоо дэлхийн дунд ч юм уу те бийж бусад хотуудтай харьцуулахад бол харьцангуй бага байдаг. Бараг хэд дахин бага байдаг. Энэ ногоон байгууламжийн ажлууд. Тэгээд энэ дээр бас шаардлагатай бас хүний нөөцийн асуудлууд ч байдаг те. Жишээл одоо төвчлөлтийн ажил гэд манайх ямар стандарт нэг байдсан шүү дээ. Хотуудын одоо зүйлч те ямар стандартыг барьж явах уу гэдэг тиймэрхүү асуудлууд бас нэлээд шийдсэн тав хүнд бас нийслэлийн иргэд бас мэдрэгдэж байгаа хаа гэж бас бодож байгаа. Ногоон байгууламж тэгээд бас их хэцүү юм. Одоо бид нар чинь үндэсний мод тарих өдөртөө болоод их л бас 2-3 жил болчлоо. Тэгээд үндэсний мод тарих өдрөөр дамжуулаад байгууллага тус бүр ингээл мод тариал аль болох ногоон байгууламж бий болох бол ядаад ажиллаад идэг. Гэтэл эргээд нөгөө ногоон байгууламжийг арчлах өөрөө дутагдaltaй байгаа учраас ногоон байгууламж маань бүрдэж чадахгүй байгаад байдаг. Яг энэ үндэсний мод тарих өдрөөр дамжуулаад ногоон байгууламжийг бий болгоё гэд зарцуулсан хөрөнгө мөнгөний хэмжээ бол тийм
чамлалцаад тийм голохоор тоо бол гарахгүй байгаа шүү дээ. Тийм маш их хэмжээний мөнгийг энэ дээр уурсгаж ин гэтэл эргээд нөгөө ногоон байгууламж бид нар хүссэн хэмжээнд бий болохгүй ингээд. Тийм энэ жилийн бас төсвийн бас нэг онцлог нь бол бид нар нийслэлийн төсөвтөр 2013 онд 4.5 тэрбум төгрөгийг нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламжийг арчлах хамгаалах дээр зарцуулна гэд манай хот төвчлөлтийн газар нийслэлийн хот төвчлөлтийн газар дээр бид нар баталж өгсөн байгаа. Тэгэхээр бол энэ жилийн хувьд бол энэ ногоон байгууламжийн арчил хамгаалалт бол нэлээд чухал тийм чамгүй явагдана гэж бодож байгаа. Тэгэхээр иргэд маань ч гэсэн үүн дээр бас давхар хяналт тавиасаа гэж ингэж бодож байгаа тийм ээ. Тэгэхээр мөн чамлалтаа санагдах юм бол тийм ээ. Бас та утас руу тийм чөлөөтэй холбогдоод тэр санал хүсэлт чинь хот төвчлөлтийн газар руу хуваалагддаг юм шүү. Саятаас уралдаанд зарласан гэж хэлж байна. Ногоон байгууламжийг бий болгох энэ ямар хугацаанд зарласан, ямар шагналын сантай, ямар уралдаан бэ? За манай нийслэлийн захирагчдын ажлын албанаас бол уралдаан зарласан байгаа. Тэгэхээр тэр хотын төвийн гол гудамжууд дээр төвчлөлтийн ажил хийх зураг төсвийн уралдаан зарласан байгаа. Тэгэхээр хамгийн өндөр шагнал нь 10 сая төгрөг байсан байгаа. Уралдаан нь бол шалгараад явсан байгаа тий. Иргэн аж ахуйн хинч оролцож болох юм. Тий, оролцоо шалгараад явсан юм билээ. Тэгэхээр одоо миний мэдж байгаагаар тийм ээ. Миний надад байгаа мэдээлэлээр бол Сапарогийн уулзуураас гандан хүртэлх одоо тэр том өргөн гудамжийн лав орсон байгаа. Хотын төвийн том гол гудамжууд бас орсон байгаа. Тэгэхээр энэ жил алийг эхэлж санхүүжүүлэх үү гэдгийг бол бас засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Тэгэхээр тэр 16 тэрбум төгрөгнөөс шийдвэр байгаа. Тэгэхээр мэдээж энд бол иргэдийн бас санал хүсэлтийг бол харгалцнаа гэж. Нэгд хотын өнгө төрх бас нийслэлийн иргэдийн эрүүл тав тухтай орчинд амьдрах сэдв рүү бүгдээрээ бас хөтлөгдөд орчихсон юм чинь нөгөө хотын гудамж талбай, зам талбайг цэвэрлэх тэр цэвэрлэгээ үйлчлэгээний багш төхөөрөмжийг бас авах одоо орчин үеийн те хотын зам талбай цэвэрлэх тийм багш хэрэгстэй болох чиглэлээр яг энэ хөрөнгө оруулалтад тусгагдсан бас тусгаасан төсөв мөнгө байгаа юу гэдэгт мэдээлэл өгч. Ер нь бол өмнөх хөрөнгөөсөө бол нэлээдгүй 2-3 дахин хэмжээний мөнгө бол тусгасан байгаа. Гэхдээ энэ жилийн нэг онцлог нь бол хотын гол гудамжийг бол хот төвчлөлтийн газар хариуцж цэвэрлэнэ. Дүүргүүдийн хогны одоо хог хаягдл цуглуулах, тээвэрлэх тийм ээ. Хотын цэвэр цэмцгэр байдлыг бол дүүргүүд хариуцахар болж байгаа. Тэгэхээр дүүргүүдийн төсвүүдээр бол хангалттай энэ мөнгүүд бол суусан байгаа, батлагдсан байгаа. Сая үйлчилгээнд бас 16 он хүртэл засаг даргын бас мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 12 их 80 төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч байгаа юм тийм. Тэгэхээр энэ дээр бас гадны хөрөнгө оруулагч нарын үүрэг нэлээд чухал байх л да. Нийслэлийг сонирхож байгаа хөрөнгө оруулахыг хүсэж байгаа гадны хөрөнгө оруулагч нарт бас ямар огтуулан тавих нөхцөл гэдэг ч юм уу бодлогыг бас одооноос яаж тодорхойлж байна. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нар бол нийслэлийн удирдлагуудтай бол томьёо хуваалцаж байгаа. Өөрийнхөө төслийг тийм ээ чөлөөтэй тавьж байгаа бид ч гэсэн нийслэлийн удирдлагын зүгээс бол хөрөнгө оруулагчдыг бол бид нэлээд таатай хүлээж авч байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт хотод ямар салбарт хөрөнгө оруулж болох вэ гэдэг энэ чиглэлийг ерөнхий төлөвлөгөөний бодлогоор тавьж өгөөд тэр гадна аль болох бид нар гадны одоо хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж саяхан бид нар жишээлбэл тийм саяхан бид нар хог хаягдлын менежментийн хөтөлбөрийг бол иргэдийн хурлаар баталсан. Тэргүүлэгчдийн хурлаар баталсан. Тэрэн дээр бол хувийн хөвшлийн одоо хог боловсруулах үйлдвэрүүдийг бий болгохын хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг бодитоо дэмжиж гэсэн юм одоо чиглэл хөтөлбөртөө суулгасан байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр цаасан дээр суусан нэг үг гэсэн биш ээ гэдгийг бол хөрөнгө оруулагчид маань бол одоо ойлгоосоо гэж хүсэж байна. Тийм. Манай хөрөнгө оруулалтын газрын төлөвлөгөөнд энэ оны 5 сар 6 сард хөрөнгө оруулалтын одоо чуулга хөрөнгө оруулалтын чуулгуулалт зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Тухайн чуулгуулалаар бол нийслэл хийж байгаа бүх хөрөнгө оруулалт байж болох одоо хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллаж болох бүх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулъя. Тэгээд тэнцэнээсээ бизнес эрхлэлтэй хамтарч ажиллая гэсэн саналыг бол гаргасан. За үүнтэй холбоотойгоор бас урдны нөгөө нэг та нарын сайд нөгөө нэг бонд гаргах те санхүүгийн зах зээлээр оролцох энэ боломжууд нь бас энтэй бас давхар уялдаж байна. Тэгэхимд бол бид нар болохоор хамгийн одоо өндөр үр өгөөж бүхий эргээд одоо мөнгө олох хэмжээний те энэ төсөл хөтөлбөрүүдийг бол жагсаая. Тэгэхимд бол бас энэ ерөнхий төлөвлөгөө болон иргэдийн саналтай бас уялдаад
явах гэдэг юм шиг да. Одоо энэ саналуудыг аавна. Дээр нь ерөнхий төлөвлөгөөг харна. Тэгээд за энэ төсөл хөтөлбөрүүд нь эхэлж ингэж явах юм байна. Тэгээд хөрөнгө оруулалттай нээлттэй танилцуулнаа. Ийм төслүүд байж болно. Тэгж хамтарч ажиллана. Одоо ч гэсэн бол ер нь хотын ерөнхий төлөвлөгөө хотын хөгжлийн бодлогын дагуу бол хөрөнгө оруулагчтай уулзалтуудыг бол нэлээд хийсэн байгаа. Тийм. Гэр хорооллыг дахин төлөвлөх, дахин барилгажуулахтай холбоотой олон саналууд бол хөрөнгө гадны хөрөнгө оруулагчдаас ирж байгаа. Жишээлбэл одоо цэвэрлэх байгууламжийн төсөл тийм ээ. Барилгын төсөл, авч зогсоолын төсөл байна. За тэгээд эрчим хүчний энэ төслүүд байна гэдэг олон төслүүд төр бол санал өгч байгаа. Тэгэхээр бид нар энэ бүх төслүүдийг бол нэгтгэхэд бас шийдвэрээ гаргана. Мэдээж энэ бол бүх шийдвэрүүд бол бас иргэдийн оролцоотой л явна гэж байна. Манайх бас асуудал гэдэг цуцгаа сурвалжлага бэлтгэдэг манай эгэлтлээс тэгээд тэр сурвалжлагаар яг энэ авц зогсоолын асуудлыг хөндөжсэн санагдаж байна. Тэгээд уг нь бол ингээл замын хөдөлгөөний төвчрлийг бууруулъя гэдэг яг энэ удирдлага гарч ирээд бас тодорхой улсын дугаар цифрээр нь хязгаарлаад хөдөлгөөнд оролцох эрхийг ингээ хязгаарласнараа бас замын төвчрлийг тодорхой хэмжээнд багасгах шиг байна. Нөгөө талаар энэ замын төвчрлийг багасгах бас нэг шийдэл нь авц зогсоол юм а гэдэг байдлаар манай сурвалжлагчид санаа дэвшүүлээд ажиллаж байсан. Тэгээд манайх нөө зогсоолын ямар ч юм төлөвлөлт юу тийм тогтсон норм дүрмийнхаа дагуу ч гэсэн тухайн аж ахуйн нэгжүүд барилга барихтаа авц зогсоолоор шийдэж өгч чадаагүйгээс болоод хамгийн тод жишээ бол хангаар дордоо өөрөө байгаа шүү дээ. Маш их одоо нийслэлийн төр захиргааны үйлчлэгээний байгууллагууд байдаг. Иргэдийн хамгийн хөгжлүүлж байгаа газар Улаанбаатар хотын хэмжээнд гэтэл нөө авц зогсоол нь шийдэгдэггүй. Тэгээд тэн дээр маш их бөглөрөл үүсдэг. Иргэд маш их цаг алддаг гэдэг ийм асуудал байгаад байдаг. Авц зогсоолыг бий болгох яг энэ тусгаас авц зогсоолуудыг бий болгох чиглэлд ямар бүтээн байгуулалт хийх юм бол төсөв мөнгө энэ дээр яаж ярих гэж байгаа юм бэ? Юу авто машины зогсоолын хувьд бол бид нэр өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бол мэдээж газар бол бага байгаа. Ялангуяа хотын төвийн барилгын байгууллагын хэмжээнд. Тэгэхээр бид нар давхар зогсоолын төслүүдийг бол бид нар судалж байгаа. Бид нар ч гэсэн Солонгос тийм хятад гээ бусад орнуудаас бол давхар зогсоолын хувийн хөвшлэр давхар зогсоол төслүүдийг хэрэгжүүлэе гэсэн саналууд бол ирж байгаа. Бид нар энийг бол судалгааны шатантай явж байгаа. Мөн бид бол хөрөнгө оруулалтын газар, ерөнхий төлөвлөгөөний газар хамтраад энэ зуны улиралд ялангуяа замын төвчрэлд ихээх нь хэмждэг. Тийм учраас бид нар орон сууцны хороол дундах замын одоо яаж одоо төвчрлийг багасгах зорилгоор нээлттэй болох вэ гэдэг дээр судалгаа хийгээд нэлээд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 7-8 дугаар хороон дээр хийж болох юм а гэд ингээд төслөө боловсруулад байж байгаа. Тэгэхээр удахгүй бид нар энийг засаг дарга болон иргэдийн хуралд танилцуулаад ингээд батлагдах. Хэрвээ энэ төсөл маань амжилттай явах юм бол бүх 9 дүүрэгтэй Улаанбаатарын 6 том дүүрэгтэй. Ерөнхий бас энэ төслийг хэрэгжүүлснээр замын төвчрэл бидний тооцоор 27% буурна гэсэн тооцоо. Одоо буурсан байгаагаас. Одоо буурсан бас дахиад 27%. Тэр нь болохоор яг та бүхэн мэдж байгаа хос ингээд гадаад жоох нөр хорооллын дундх замууд байдаг. Тэр нь болохоор нөө чул одоо юунууд чулуу юунууд тавиал одоо боржин чулууг тавиал тэр нь болохоор доошо борооны хөсөг шууд өөрөө шингээждэг явган явж болдог борон замтай энэ замуудыг тавих замаар шийдэе. Тэгээд яг хорооллын дундх жижигхэн саадууд дайрж байгаа. Нийт одоо бүр нийтээр навж 70 гаруй байршил байгаа. Энэ эдгээр байрч жижигхэн саадуудыг авснараа одоо яа асуудлыг бол шийдэх боломжтой болж байна. Энэ бол замын төвчрлээс гадна одоо олон иргэдэд бол бас ажлын байрыг нэмэгдүүлэх ийм боломжийг үүсгэх нь мөн төсвийн хөрөнгө хямд зардлаар замтай болох ийм бас олон талын ач холбогдолтой төсөл байгаа. Тэгэхээр бид нар утгагүй судалгааны ажлыг дуусаад танилцуулаад шийдвэрлэх болно. Ажлын байр бас их сайн нууцларыг бидний хэлцүүлгийн цаг дуусгаж байгаа шиг байна. Маш товчхон хариулаад нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтаа дагаад хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд бас нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад нийслэл хотод энэ 4 жилд ажлын байр хэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой. Хамгийн ойр гаргасан 2013 онд гаргасан судалгаа тооцоо гэсэн юм байгаа юу? Ажлын байр хэр нэмэгдэх боломжтой юм бэ? За яг өнөөдөр бол бэлэн тоо бол алга. Мэдээж гэр хорооллыг дахин төлөвлөх энэ том бүтээн байгуулалт. За энэ нийслэл улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх том бүтээн байгуулалт. Мөн хувийн хөгжлийн бүтээн байгуулалтууд үнэхээр бидний төлөвлөсөн ёсоор ингээд хэрэгжих юм бол маш их ажлын байр нэмэгдэнэ. Мэдээж энэ тал нөгөө талдаа бол мэргэжлийн боловсон хүчин бол дутагдах юм бол одоо магадлал маш өндөр байгаа. Тэг ялангуяа инженерийн
тийм ээ. Инженер, барилга, техникийн ажилтнууд. Ер нь бол барилгын салбар асуудлыг дутагдaltaй байдаг шүү дээ, тийм ээ. За баярлалаа, бидний урилгыг хүлээн авчирж бас нийслэлийн бүтээн байгуулалтуулаад цаашдын хөрөнгө оруулалт, энэ оны бас хөрөнгө оруулалтын асуудлаар сонирхсан асуултанд хариулсан. Баярлалаа, ажлын амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа хандсан үзэгчдээ баярлалаа. Нээлттэй сэдв хилцүүлгээр энэ удаа бид нийслэл Улаанбаатар хотод хийгдэх ажил болоо цаашдаа шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг бас тойрч ярилцлаа. Энэ удаагийн зочноор нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Наран Туяа, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн эцсийн дарга Тэлэг Нар оролцож асуултанд хариулж байр суурь илэрхийлсэн юм а. Үзэгчдээ баярлалаа.